За юу яцхан? За өнөөдөр хэдүүлээ хэд хэдэн тийзер трейлерүүд үзцгээе. За тэгээд анзаарах нүггүй ямар ч байсан харин өнөөдөр бичиж байгаа юм аяг техникл юм equipment бол нэлээд өөр байгаа. Гэхдээ бас оролдож үзээгүй юм аягаар бичиж байгаа болохоор сонирхолтой байна гэж бодож байна. За тэгээд гол нь бол House of the Dragon season 3-ын тийзер байгаа. За Toy Story 5-ын трейлер гарсан байна. За дахиад нэг documentary болон нэг аимшигын кино гэд хэд хэдэн бас сонирхолтой бүтээлүүдийн трейлер тийзерүүд байгаа. Тэгээ хэдүүлээ үзцгээ. За тэрнээс өмнө ямар equipmentтэй яаж бичиж байгааг бас нэг та хэд сонирхоод авахгүй тий. Ягаад тэгэхээр өмнө нь байнгын бичдгээс нэлээд өөр юм аягаар бичиж байгаа учраас тэр нь бас сонирхолтой болоо гэж бодож байна. За recording setup. Reaction recording setup. Таблетаа компьютертэй холбоо super display гэдэг бас тийм үнэтэй биш төлбөртэй апаар шууд 2 дахь дэлгэцээ болгоод ашиглаж байгаа. Шууд 120 Гц refresh rate-тэйгээр ингээд нэг тийм delay мэлээ байхгүй ороод ирж байгаа. За тэгэнгүүтээ энэ ч ноутбуктайгаар шууд холбоотой дэлгэцэн маань. За энэ өндөр зэрэглэлийн нөгөө 4K 60 fps 8K 30 fps дэмжих чадалтай юугаар кабелаар энд юу холбогдсон байна. Osmo Pocket 3-ыг Pocket 3-ыг бол webcam болгож ашиглаж болд юм байна. За тэгтээ дагаж магдаг фичрүүд нь ажиллахгүй. За тэгээ энэ ч гэрэл байж гин. Брэндийнх нь нэрийг мартчихад байна. Тэгтээ айгу боломжийн Type-C-гэр цэнгэлждэг юм. Гэрэл за Honor-ын selfie stick байж гин. За энийг нь хайцсан байсан сая өөр газараас авсан. За тэгээ мэдээд синхаа угаа сууж наавс. Тэгээд за тэгээ ноутбукн дээр main юугаа тавьсан байгаа. React үзэх бичлэгээ энэ чинээс хяналтаа хийгээд ийм байдалтайгаар бичиж байна. За тэгээд хэдүүлээ юу руу орё. Teaser лүгэ. Орцгой за эхнийх нь бол Fukushima Nuclear Nightmare гэж байгаа. HBO-гийн хийж байгаа Fukushima-гийн цөмийн цахилгаан, атомын цахилгаан станцтай. Станц дээр гарсан одоо юм Ослын талаар баримтат кино гэж ойлгоод байгаа. Баримтат цуврал юм уу? Яг одоо кино буюу нэг одоо ангит гэх юм уу те. Кино юм уу, бүрийн хэмжээний юм уу гэдгийг бол сайн мэдэхгүй байна. Тэгээ хэдүүлээ үзцгээе. За 11 оны 3 сарын 11-нд болсон. За зүүн азар бас цунами нэлээд болсон. Амар юм болсон шүү ялцчихгүй. I didn't know they were going to be headed for a meltdown in less than 24 hours. The country was in complete chaos, and they have the situation at the Fukushima nuclear power plant. 当時その波が起こって全交流電源喪失ですけれど Энэс 15 жил өнгөрцөн байна гэхээр сонирн биш үү те? Оо, санамдаг пауз дарчихв. За. Cooling systems have failed and some radiation has leaked. 15 жил ямар урдын юм бэ те? A catastrophe in the Сонцтой ягаад премиумтэй байгаа шүү. Зөөр гараа. За. making. Chernobyl involved one reactor. Ямар сони юм бэ? Fukushima involved 6. 何としても命がけでこの状況を抑えない限りは日本の国が成立しなくなる。話し終わったすぐ後に4号機の爆発が起きてしまった。空から放射性物質が我々のいるところに降ってきた。戦争行くみたいな。犠牲になってもやらなくちゃいけないことはあるわけで、これで家族とのちゃんとお別れできたなっていうふうに思いましたね。いきなり上がるやっぱり。酸素が足りなくなったり。遅かった。Айнста алах нэ те. HBO Max дээр гарах юм байна л да. 15 жилийн ойд нугасаа тааруулж гарч байгаа юм биш үү? Хурдан биш үү 15 жил гэдэг. Амар юм болсон шүү ялч. Нэг мэдэхэд ч та тэрнээс очиж тэгээд пандемик цар тахал махал гараад бас олон юм болцсон болохоор
хатагдхан цааш юмдээ зүгээр нэг тийм түүхийн нэг хэсэг болоод үлдчихэж тэ яг түүхийн л нэг хэсэг болоо үлдсэн болохоос биш яг нэг ингээд нэг юм амар том юм нүсэр аюултай юм болсон гэдэг мэдрэмж бас холдсон байна. За нэг бодлын Япончууд бас айгу мундаг хурдан арга хэмжээ авч маш бага хугацаанд ялангуяа түүхэн контекстээр бодох юм бол тийм ялангуяа аюулын хэмжээг бодох юм бол маш хурдан арга хэмжээ авч энэ хэмжээнд хүргэснээс мундаг байна. За тэгээ нэг тэр хэднээс үзье гэж бодож. За Toy Story 5-ын трейлер гэж байгаа. За энэ IMAX трейлерээс байна. За хэдүүлээ үзье. Do you, Forky, take Kira and Beverly to be your beloved bride? Yeah! I now pronounce you husband and knife. Poison the maid of honor! Bonnie, there's a package for you. Oh, thank you! Hi there, I'm Lilypad. Let's play. Oh, extinction! Not again! Okay. Bonnie, screen time's over now. Okay. I want to talk to you, Device. Please, call me Lily. Me and the toys have been working all summer to try and get Bonnie to make friends. Yeah. But then you had to ruin Got it. it. You're not even listening to me. I'm always listening. See? Now look here. Me and the toys have been working all summer. Now in Spanish. What? Yeah, I got dibs on behind the dresser. Woody, Jesse, hello. is it as bad out there for toys as they say it is? We're finding more abandoned toys each day. We're down! Tex invaded our house too. I don't know, Jesse. Toys are for play, but tech is for everything. I'm losing Bonnie to this device. Came here as fast as I could. Why are you wearing a dress, Woody? It's called a poncho, Forky. Someone needs a brown marker. Halt! Who goes there? Whoa, whoa, whoa! I come in peace. It's been too long, cowboy. What are you, some sort of old man toy? What? She thinks you're old because you're bald, Woody. Bonnie needs help from someone at least from the same century. So long, toys. Аа бодлого нь хуулраад эхэлж байгаа нь хатраад эхэлж байгаатай зөвлөж байгаа юм шүү дээ. Nice. We're gonna need backup. No way. She's getting away, boss! Our mission on this planet is to make a child happy. Bonnie still needs us. Come on, Bullseye! Buzz, you stay here. I'm going with them. You don't think I can do it? No! Nice poncho. It's good to see them fighting again. It sure is. Анхны Toy Story гарснаас 31 жилийн дараа 5 гарах юм тий. Toy Story гараад 31 жил болж компьютер график анимашн уран сайхны кино бүтээн хийгдээд 31 жил өнгөрсөн байна. Toy Story 3-аараа дуусчихсан байсан юмсаа санагддсан юм да одоо энэ коммент шүү дээ 90 нас хүртэл нэгээд тэрэн шиг дуусчих хөстэй байсан юм шиг санагддаг юм да. За энэ 2 дугаар данд яг D-Day өмнөхөн болж үйл явдал нь болж байгаа нэг юм киноны юу байгаа. Тизер байгаа. Pressure гэдэг. Киноны. За энийг үзье. Podcast кино хэвчээ. The final decision on the timing of D-Day will be mine. Энэ ингэж эхэлдэг амар ядаргатай. За гэхдээ нэг тэгж эхэлж байгаа юм харч тий. Andrew Scott, Brendan Fraser, Kerry Condon гоё жүжигчин шүү. Damian Lewis. Kerry Condon нөгөө юун дээр байдаг? Better Call Saul дээр байдаг. Би одоо Better Call Saul яг үзээд явж байгаа season 2 ер нь дуусах гэж байгаа. Тийм гоё байгаа. Тэгээд хин Andrew Scott сүүлийн хэдэн жил бас нэлээд олонд танигдж байгаа жүжигчин байна. За тэгээд мэдээж Brendan Fraser те The Whale киногоор Оскар авсан The Mummy шинэ ангийн хийхээр болсон байлаа шүү. Хин Rachel Weisz тоглодог шүү дээ те. Rachel Weisz-ийн хоёр Brendan Fraser хоёр эргэж ирэхээр болсон байлаа. За Damian Lewis гэдэг чинь аим харсан царай өнөхтэй цээжээр яг юун тоглодгийг нь хэлж мэдгүй. Гэхдээ харъя. And mine alone. Трейлерийн өмнө тизер ингэж эхэлдэг амар ядаргатай шүү дээ нэг юм. Tiger was a training op, dress rehearsal for D-Day. They walked right into it. One mistake. Damn. Just that one mistake. Ike, you have to stop doing this to yourself. What's done is done.
Harry Condon гоё шүү. Мондож үжиж чинь. Dr. James Stagg here at the express request of General Eisenhower. Do we have a date yet for the invasion zone? D-Day is in 61 hours from now. This is the largest seaborne invasion in history. Fate of the Хин Brendan Fraser Dwight D. Eisenhower-ын дүр тоглож байгаа юм шүү дээ. Дайны дараа ерөнхийлөгч болсон тий. Дайны үеэр генерал байсан. war. Жанжин Thousands генерал. of lives hinge on this. I need a forecast. Churchill tells me you're the best meteorologist in the country. Get me the latest readings Цагуурч юм from every байна. single base within 2,000 miles of Normandy. The invasion is confirmed for Monday. Oh, they won't like this. We are faced with a succession Oh. of 2 aggressive storms. Are you absolutely certain? D-Day will be calm and sunny. I couldn't disagree with that more. If D-Day is cancelled, we will lose this war. The final decision on the timing of D-Day will be mine, and mine alone. If you invade tomorrow, they're going to be washed away. 300,000 men with families that they may never see again. Why should I trust you? We must face the facts! The facts, however frightening they may be! If we delay, The enemy will be ready and waiting. They'll slaughter every single last one of us. Ямар зөв юм байна тий. The storms that I'm talking about are real, and the wrath of nature is real. Ажлын хэлэх гэж цагуучийн авчирчаа дараа нь чамд яга итгэх хэрэгтэй ингээд бас жоохон тэндэглэн шүү. Рейтинг аваагүй байгаа юм. R rated байж болохоор л гэнэ харагдчихэв. Ко. Иймэрхүү канонод гоё ш. Контекст өгдөг те. Түүхэн дээр яг түүхэн дээр суурилсан, түүхээ сэдвүүлсэн болохоос ч мэдээж бүх үйл явдал, бүх дөрүүд нь ч амьдрал дээр байсан хүмүүсийн бүх диалог, амьдрал дээр хийсэн, ярьсан, болсон бүх юмын дагахгүй нь ойлгомжтой. Гэхдээ одоо жишээ нь өмнө нь D-Day гэж бид нар мэддэг Saving Private Ryan киноноос ч юм уу те одоо юу гэдгийг өөр олон медиа, дэлхийн зэргийн бүтээл, ном, зохиол, түүх олон юмнаас одоо мэддэг боловч цагуур одоо жишээ нь тэр том төлөвлөгөө, тэр том одоо тулаан, тэр зөв цагуур ямар чухал нөлөө оролцоотой байсан бахаа тэрийг яаж төлөвлөжсэн бахаа гэдгийг бол бид нар бодож үзсэн хүмүүс байж болно good for you гэхдээ би бол амьдралдаа тэрийг бодож үзээгүй юм. Тэгэхээр энэ сайгүй сонирхолтой байгаа байхгүй тий. Тэгээ мэдээж түүхийг нэмж судлах, дахиж юм унших, судлах юм гоё одоо бас юу болдог. Шалтгаан эсвэл шалтгаан болдог тий. The Mandalorian and Grogu-гийн юу гарсан бэлээ? Бүтэн трейлер гарсан бэлээ. За харин энэ кино нэгдүгээр ямар ч үсэн би бол ямар нэг юм өгцсөн хүлээлт бол байхгүй зүгээр гайхаж байгаа. Би Mandalorian season 1-т бол маш хайртай. Үнэхээр гоё. Season 2 гоё явж байгаа. Тэгээд төгсгөлдөө яг тэр үедээ үзэхэд гоё юм шиг боловч дараа нь бодоход 99 3 бол бүр суларсан. Тэгтээ хин орж ирдэг гоё байсан. Ahsoka орж ирдэг гоё байсан. Ahsoka-гийн цуврал би бол маш хайртай. Ahsoka-гийн тусдаа цувралсан үлдээ season 2 хийхээр босон би бол маш их баярлдаг. Ahsoka бол үнэхээр гоё байсан. Сүүлд тэр юу уг нь дайжгүй байсан юм шиг байгаа. Тэр Jude Law-тай нэг цуурласан тэр дайжгүй байсан юм шиг байгаа. Гэхдээ би үзээгүй байгаа. Тэгээд ямар ч сан Mandalorian and Grogu харцгаая. За Andor бол зүгээр юм баггүй. За The Mandalorian and Grogu. Let's go. Ludo Coranson хөгжмийн бичээгүй бол сонирм байд. Би Ludo Coranson бичсэн багсаа гэж найдаж байна. Production бол гоё харагдаж байна. Hey, never touch the buttons. Энэ хөлгийнх нь нэр юу вэ? Одоо үзег бодсон мартчихжээ. Айгу гоё хөлөг шүү. Iconic болсон одоо. Whoa, for this price, I'll tell you whatever you want. I'm looking for a hut. Close for the night. Thank you. Gangsters. War criminals. Long live the Empire. Oh. Take out every bad guy in your deck of cards. This isn't about revenge. Sigourney Weaver. It's about preventing another war.
strap in. Энэ ихтэй яг бүрийн хэмжээний кино байхаар байсан гэдэг бас сонь тийм. Oh. Jabba мөн үү? Би одоо таймлайн юмнуудаа мартчихжээ Star Wars-ын. Jabba байх эсвэл дээ. No, it's not Jabba. Энэ яа пауслууд. It's beyond me. I won't always be around to protect him. Энэ чивчтэй холбоотой гэж магадгүй. Oh. Are you scared? You should be. Oh, nice. Do we run? Жогоо дэлхийд хэрэгтэй л дээ ертөнцийг. I like this kid. Эй, манай юун дээр гардаг, Rebels дээр гардаг гай штэ. Яана би энэ Star Wars юмнуудаас жоохон сэргийхгүй. Rebels-ийн яг crew-ийн нөхөр сайн ягчаа. Нэрийг марчиж амар гоё character. What are you waiting for? 근데 인데 서야 봐라. damn, энэ бүр ийм амар нийсчмсэх юм уу? Let's save the rest for after dinner. Хэмэтгэв. За сайн кино бол тэр л үзэхтэй жоохон гайхалгаа юм да. Яг сурал байвал зүгээр байсан ч юм уу да гэж уг нь бодох юм. Jeremy Allen White, Sigourney Weaver нар байгаа. Jeremy Allen White Jabba the Hutt-ийн хүүхдийн дүрд Rota the Hutt гэж хотын дүрд болж байгаа юм шүү. Interesting. 5 сарын 22-нд гарна гэж байгаа. За энэ дээр ямар ч үзүр хийндээ манад гарах юм бэлээ IMAX-аар гарна. Тэгээ тэр үед нь үзүр хийн. Ер нь энэ оны том кинонууд дээр бүгдээр нь үзүр хийхээр төлөвлөгөө болол ерөнхийдөө гараад чиглээд явж байгаа. Яг эцсийн байдлаар арай болоогүй байна. Гэхдээ ер нь бол юу яачнаа болчихно. За тийм. Ludwig Göransson хөгжим бичих юм биш үү? За тэгжээж л одоо утгатай болно л да. Ludwig Göransson-гүйгээр Mandalorian-ийн хөгжим бол явахгүй л дээ. За. Lee Cronin's The Mummy гэдэг киноны тизерийг өмнө нь хэдүүлээ нэг трейлер акшнуудаар үзчихсэн санаж байгаа бах. За тэгээд одоо бүтэн трейлер нь гарсан байна. Үзцгээе. Can I get 2 slices of pizza? No. Of course, honey. No, you never ever finish two. Hello? Mr. and Mrs. Cannon. I'm Deputy Chief for the U.S. Embassy. Your daughter Katie has been found. She's alive. It's very important you fully prepare yourselves for what you're about to see. No sudden moves. Creepy. No loud noises. Hey, butterfly. What the fuck? Yeah, we are here. Oh my god. She's been missing for 8 years. Damn. What was our daughter doing in a 3,000-year-old sarcophagus? She just needs our care and lots of love. How many others were found? 57. How many of them were still alive? What happened to Katie? What really happened to her? Porque solo tú, Señor de los Milagros. Say something. Solo tú, Señor de los Milagros. Say something. Puedes transformar lo imposible en realidad. Say something. Amén. Say something. Don't worry, Grandma. It's fun to be dead. I just want my daughter back. Huh. Interesting. Гэтэ энэ трейлер арай л их юм гаргах ч уу?
Third act төгсгөлийнх нь амар нүсэр болох янз бүрийн үйл явдлаас нэлээд оруулчихж байгаа юм шиг санагдлаа. Гэхдээ юм мэдгүй. Илүү жижиг хоррор биш юм байна шүү дээ. Бас нэлээд төсөв өндөртэй Warner Bros мэдээж гараад бас давхар дистрибьют хийж байгаа болохоор төсөвдөр нь оролцоогүй мэдгүй. Гэхдээ ямар ч байсан ингийн би болохоор анх контекст бодохтой минимал юм балиар нэг юм заван хоррор гэж үзсэн. Энэ бол нэлээд том төсөвтэй хоррор юм ба шүү дээ. Одоо Conjuring гэдэг шиг те. Гэхдээ болохгүй байхгүй сонирхолтой харагдаж байна. Гэхдээ өмнө нь бодож ирснаас бол арай жоохон хүлээлт жоохон багаслаа. Гэтэ жоохон өөрчлөгдөж байна гэх юм да. Тэгээ өөрчлөгдөнгөө жоохон багасж байна гэсэн утгаар бодогдож байна. За удаан хүлээсэн House of the Dragon season 3-ын teaser үзцгээе. Night of the Seven Kingdoms үнэхээр гоё явж байна. Үзрүүд гоё болж байгаа. Сүүлийн 2 ангийн үзүр дээрээ би өөрөө байж чаддаг үедээ маш харамсалтай байна. Ялчгүй аялалтай, амралттай явж байгаа учраас гэхдээ ямар ч гэсэн reaction бичлэгүүдээ, ревюудээ зогсохгүй ажиллаа хийгээд болол явж байгаа. Crime 101 Hamnet 2 киног үзээд ревю хийсэн. За одоо энэ бичлэг гарахад би Seven Samurai кинотеатрт үзээд байж явах бах. За тэгээд Ghost in the Shell-ийн 4K remaster-ыг бас кинотеатрт гарч байгаа. Энд чи Япон киноны наадам бол хавар гэх юм одоо 2 сар тий. 2 сар болгон болтын бэлээ өнгөрсөн жил би бас тэр хүрээнд Akira үзчихсэн. Энэ жил одоо Ghost in the Shell үзэх чинь Seven Samurai-с үзэх чинь. Тэгээд эднэр дээрээ бас бичлэг хийгээд явна тий. Тийм учраас тэр үед нь лайк дараад, комент бичээд, subscribe дараагүй болвол дараад яваарай. Тэгээд House of the Dragon season 3-ын хувьд бол одоо удахгүй хэдүүлээ гарах хугацааныхын талаар ярих бах. Бүх ангийн үзүр хийж гаргана хэдүүлээ хамт үцэцгэн шүү. Тэр үед нь ч гэж юу н удахгүй би дийл янз бүрийн юмнуудаа тодорхой болгоод зарлаад хэдүүлээ явна. Тэгээ бүгдийг нь үзэн шүү. Дээрээс нь нэмээд Invincible шинэ season байна. The Boys-ын сүүлийн season гэдэг энэ жил болол цуглаж үзэх гоё үзүр юм зөндөө байгаа шүү. Тийм учраас тэр үед нэг дээрээ Instagram дээр Rusty Ryan 7, Facebook дээр Rusty Talks гэдэг хуудасуудыг дагаарай. За, House of the Dragon season 3. Alicent. За, Aemond хааш юун дээр Синтин дээр Aemond сууж байгаа. Aegon алга болцсон байгаа тийм. Aegon алга болцсон байгаа. За, одоо нөгөө нэг Night of the Seven Kingdoms гарч байгаа болохоор Aegon хэрэг хөөрх юм бодогдоод байна тийм. Энэ Aegon буцаага санаарай. Бүтггүй нөхөрөөж байгаа шүү дээ. Alicent 2-ын хүү, Viserys 2-ын хүү Aegon. За Aegon алга болсон учраас Aemond одоо хаан ширэнд сууж байгаа. Хаан Синти. Where were you? Alicent came to Dragonstone. She will open the gates of the Red Keep and surrender to me. Гэж тохирсон. You cannot trust her. The king has abdicated the throne. A new dawn is coming. Strong. Harwin Strong. Harwin чаахан. Ямар strong блэ? Shit. Нэрээ мартцсан. Aegon энд явж ямарсан. A new dawn is coming. The club line of unsullied kings. High Tower. Vhagar. Rhaenyra. Queen of Dragons. Daemon. You have an absolute амар тулаан болно да. Battle of the Gullet гэж амар тулаан болох хэвээр. Corlys Velaryon. Absolute power within your grasp. Яа, энэ санийх ямар гоё шот те. Kristen Cole шүү дээ. Энэ ямар гоё шот. Энэ хиний Vhagar-ын хөлөө шүү дээ те. Мөрөн байна. Мөрөн байна. За энэ ногооны талын Targaryen цэргүүд байна. За энэ хэн байна? Alan Velaryon. Velaryon-ы флит дээр данд явж байна. Soon or late, Rhaenyra will send her new dragons here. It would be the end. За энэ тулаанаар эхлэн дээ. This is the moment you become queen. 6 сард гарах юм. Nice. Гоё. За 6 сард гарч эхлэхэндээ. Эсээ ядаг хүлээж байна. Гоё болно гэж сэтгэлтэй байна. Хүмүүс season одоо Night of the Seven Kingdoms-ыг магтах гад заавал House of the Dragon болоод байгаа би ойлгохгүй байгаа. Сул тал байсан. David Zaslav тэргүүтээ Warner Bros-ын
Warner Bros Discovery тэ одоохондоо бол удирдлагуудын шийдвэр тэр дундаа Дэвид Заслав гэдэг CEO-гийн шийдвэрээр бол юу яасан 10 ангитай гарах байсан эпизод бүлгийг бол 8 болгож гаргасан. Тэгээ зохиолчд нь уран бүтээлчд нь бол одоо шаардлагын дагуу 8-аар дуусгасан. За тэр 8 ч өөрөө бас удаан өрнөлттэй байсан гэдэг шүмж байгаа. Тэрнтэй бол одоо яг факт талаас нь санал нийлнэ. Надаа гэхдээ тийм уйтгартай ч юм уу тийм бол байгаагүй. Сүүлийн 2 анги ялангуяа 9 анги дээр бол Battle of the Gauntlet гэж том тулаанаар эхлээд тулаан болон 10 дугаар анги дуусгасан. Тэгээд явдгаараа яваад дууссан болол хүмүүсийн сэтгэл шал өөр хасан баг гэж бодож байна. Season 2-ийн. Тэгээд одоо season 3 бол тэр тулаанаар эхлэн тэгээд 8 ангитай гарахаар болсон санагдаад байна. Тэгээд би бас Warner Bros-ыг ерөөсөй ойлгохгүй л байгаа л да. Одоо чинь 2025 онд бол маш амжилттай жил байсан те дэлгэцийн одоо зөвхөн кино театрын бизнес гэдэг талаас нь жишээ нь харах юм бол маш амжилттай одоо жил бол байсан шүү дээ. Тэгсэн мөртлөө л одоо мөнгөө танаал химнээл ингээл одоо зарах гал ингээл Paramount Netflix-ийн асуудал ингээл яригдал ингээл байж байгаа. Дэвид Заслав гэж нөхөр бол ер нь яг сүүлийн 10 гаруй жил Warner Bros бол битүү асуудалтай байсан. Ялангуяа удирдлага дээрээ те одоо энэ Game of Thrones ч юм уу DC ч юм уу энэ том брэндүүдийг хариуцсан хариуцсан хүмүүс нь дандаа солигддаг эсвэл асуудалтай хүн байдаг эсвэл асуудалтай хүн болж таардаг эсвэл асуудал гаргадаг. За эсвэл одоо Дэвид Заслав гэдэг шиг бүр тэр том боссууд дандаа бүтгэн нөхдөд байдаг ч юм уу. Ингээд ийм асуудал дандаа байгаад байдаг. Одоо учраас ер нь л дээрээсээ асуудал байхаар ялчгүй тэр асуудал нь доош байгаа. Хамгийн эцсийн одоо биднэрт хамаатай зүйл нь юу гэхээр уран бүтээлийн чанар, уран бүтээлийн одоо дац одоо хүрээ гэх юм да тэ нөлөө тэрэнд нь орж байгаа. Тэгээд House of the Dragon бол тэр нөлөөсөн бүтээлүүдийн нэг одоо Knight of the Seven Kingdoms эдгээр яг үнэхээр сайн болсон ч гэсэн төсвийн хувьд бол одоо жишээ season 2 дээр нэмэгдэхгүй гэж байгаа. Агуулгын хувьд өөрчлөгдөж байгаа төсөв нэмэгдэх шаардлагатай ийм зохиол өрнөл байсан ч гэсэн яг адилхан одоо төсвөөрөө хийнэ гэж байгаа. Тэгэхээр тэр бол яг нэг бодлын хязгаарлалтанд дундаас гоё бүтээлч шийдвэрүүд гардаг ч гэсэн зөврүүлээд ертөнцөө танах те мэдрэмжийн хамрах хүрээг нь одоо ингэж жижигсгэх юм уу да шахах ийм одоо шаардлагууд бол гарах магадлал өндөр ер нь гарна. Тэр бол эцсийн үр дүнд ялангуяа ийм нүсэр продакшнтэй нүсэр production шаардсан ертөнцийг хийхэд бол тэр бол илүү сөрөг зүйл болно гэхээс даваа тал бол болохгүй. За иймэрхүү нөлөөнүүд бол байж байгаа. Тэгээд миний хувьд House of the Dragon гэдсэн ядуу хүлээж 6 сард бол гарч эхлэх юм байна. За Америкт бол ер нь бүтээсэнд гардаг. Тэг Монголд болоод нэгтгэн өглөө болж таардаг. Тэгэхээр 6 сарын 15 нуу 22 нуу гэж бод. Ер нь 6 сарын 8, 15, 22 гэсэн 3 нэгд өдрийн аль нэгэнд нь гэж бодож байна. Би 6 сарын 1-нд буюу 5 сарын 31-нд бол гэж бодохгүй. Мэдээж та тэгсэн бол Америкт 5 сард гэж хэлнэ. Тэгэхээр 6 сарын 1 биш гэсэн үг Монголоор. За тэгээ 8, 15, 22-ны аль нэг нь бах 29 гэхээр хэтэрхий оройтч болоо гэж би бодож байна. Тэгэхээр 6 сарын ерөөхдөө дунд хавцаа гарч эхлэх баг. Тэгээ харамсалтай нь бол 8 анги байгаа. Season 3. Тэгээ 7 сарын хугацаанд бол бүтэн гарна гэсэн үг. Тэгээд 6 сарын хизээ эхэлснээс хамаарат 8 сарын ихээр юм уу? Дундуур юм уу? Сүүлээр дуусна гэсэн үг. За тэгээд 100 хэдүүлээ бүгд цуглаж үзэх гоё үзүүртэй байх нэ ямар ч байсан. За мэдээж дэлхийн орон шалруулах тэмцээн бас байгаа учраас хүмүүс асар масар гэдэг нэтрэгээд гоё цуглаж үзэх юм ихтэй байх бах. Тэрэн дээр нэмээд House of the Dragon гарах нь байна. За тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамт ирсэн бүгдээрэнд нь баярлалаа. Өнөөдрийн юу маань бичлэг маань сонирхолтой байсан гэж бол найдаж байна. Тэгээд House of the Dragon-ы хэдүүлээ цуглаж үзэх нь байна. Knight of the Seven Kingdoms-ын сүүлчийн анги юу яагаараа цуглаж хамт үзээр энэ бичлэг яг тэрнээс өмнө орж байгаа гэж бодож байна. Тэгээд хамтгой зурж үзцгээгээрээ House of the Dragon-ыг бол тийсэн ядан хүлээж байна. The Boys Invincible гэх мэт гоё зурлаад хэдүүлээ цуглаж үзэн. Энэ оны том кинонуудыг бас тусгай үзэр хийж үзэн шүү. Тэгээд тэр үед нь нэгдэцгээгээрээ тэгээд хамт байсан бүгдээр нь баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.